Та урд өмнө амьдарч байгаагүй амьдралаараа, өөрөөр хэлэх юм бол урд өмнө хүрч байгаагүй орлоготой, мэдэрч байгаагүй амьдралдаа хүрэхийг хүсвэл урд өмнө мэдэрч байгаагүй мэдрэмжүүдийг мэдрэх хэрэгтэй. Сайн байцгаана уу? Жана байна. За өнөөдрийнхөө видеогоор бид нар бүр цаг бол 3 болж ин шүнийг гэсэн хэдий ч эдгээр зүйлсүүдийг та нартайгаа хуваалцахгүй бол болохгүй нэ гэд өнөөдрийнхөө видеог хийж байна. За бид нар 0-оос 7 наснда бид нар бүгдээрээ эргэн тойронд байгаа аав ээжээсээ, өвөө эмээгээсээ, таныг өсгсөн хүн болгоноос бид нар өөрийн мэдлэгүүгээр сэтгэлийн шарахыг авсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол бид нар зарим нь бүр эхийн хөвлөдөр байхдаа хүртэл ээжийнхаа мэдэрч байсан мэдрэмжүүдийг мэдэрдэг. Цаг минут тутамд эхийн хөвлөдөр байхдаа хүүхэд ээжийнхаа мэдэрч байсан мэдрэмж бүрийг өөртөө бичиж байдаг. Тийм учраас зарим хүүхдүүд энэ хорвоо дээр мэдлэгтэй л ганцаардлын мэдрэмжтэй эсвэл гонигтай тэгээд өөр бусад мэдрэмжүүдийг эхийн хөвлөдөр байхдаа 3 сартаа, 7 сартаа, 8 сартаа ээжийнхаа мэдрэмжээр дамжуулаад тэр мэдрэмжийг авч энэ хорвоо дээр мэндэлдэг. Өөрөөр хэлэх юм бол тэд нарын толгойд далд ухамсарт энэ мэдрэмж суудчихсан энэ ертөнд дээр ирдэг гэсэн. Зарим хүмүүс маань үүнээс хойш буюу энэ ертөнд дээр ирснийхаа дараа 0-оос 7 настайдаа эдгээр травмануудыг, сөрөг програмуудыг аав ээжээсээ бичиж идэг. Тэгэхээр аав ээж нь өөрийн мэдлэгүү өөрийнхөө травмануудыг хүүхдүүдтэй өвлүүлж байдаг. Нэг айлд 3 хүүхэд байлаа гэхэд гуруулаа өөр травмануудтай байдаг. Энэ нь болохоор тухайн хүний өөрийнх нь хүлээж авч байгаа хэлбэрээс шалтгаалдаг. Жишээлбэл зарим хүүхдүүдийг аав ээж хоёр нь 3 хүүхэдтэй байлаа гэхэд гурвуулангийн багт нь цохоод хаяа нэг алганы амт үзүүлээд ч юм ингээд өсгсөн байхад тэр 3 хүүхэд гурвуулаа аав ээж надад дургу, би хүнд ч хэрэггүй гэсэн травматай байдаггүй. Зарим хоёр нь ч юм уу нэг нь тийм травматай байхад нөгөө хоёр нь өөр травматай байдаг. Гэтэл аав ээж хоёр нь ижилхэн хүмүүс байгаа. Тэгэхээр орчлон ертөнд дээр бид нар эрэхтэй өөрийн гэсэн сүнсний даалгавартай ирдэг. Ингээд тэр сүнснийхаа даалгаврын дагуу бид нар зарим нэг зүйлүүдийг, програмуудыг өөртөө илүүгээр мэдэрч ингэж өөртөө тэр програмыг аваад тэгээд түүнээсээ суралцаад, түүнээсээ хичээлийг аваад бид нар дараагийн түвшинд гарах ёстой байдаг. Өөрөөр хэлэх юм бол травма биднэрт яах гэж өгөгддөг вэ гэвэл бид нарыг хөгжүүлэхийн тулд, бид нарыг дараагийн түвшинд өсгөхийн тулд тэр травма биднэрт бид нарыг өсгөж хүмүүжүүлсэн аав ээжээр дамжуулан биднэрт өгөгддөг байх нэ. Тийм учраас бид нар өөртөө байгаа травмануудаа хамгийн эхлээд тодорхойлоод ямар травма байна, ямар насанд давтсан байна, ямар надад сценарий гэж хэлдэг шүү дээ. Ямар үйл явдал надад дахин давтагдаад байна гэдгийг тодорхойлж аваад тэгснийхаа дараа тэрнтэйгээ ажиллана. Тэгээд тэр травматайгаа ажиллаж тэрийг эдгээж түүнийг даван туулсныхаа дараа бид нар өмнө байсан тэр А цэгээсээ нэлээд ихээр өссөн байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хэрвээ бид нар бага насндаа авсан тэр травмануудаа эмчлэхгүй бол бид нарт сөргөөр нөлөөлнө. Та хизээ тэр травмаг эмчлэнэ, тэр хүртлөө тэр травма танд дахин ийм луп маягаар ирнэ гэсэн үг. Харин эсрэгээр та тэмцэж байгаад өөртөө хөрөнгө оруулж байгаад мэрэгжлийн хүмүүстэй хамтраад тэр травмагаа олоод хаана авсныг мэдээд түүнтэй ажиллаад тэр травмаг бүр ингээд байхгүй болтол нь тэр мэдрэмжийг мэдрэхэд ямар ч реакц өгдөггүй болтлоо. Тэр триггер таныг өдөөгч ирэхэд таны хариу үйлдэл энгийн болтлоо тэр травмаг эдгэж чадах юм бол та
дараагийн түвшинд өсдөг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол та сүнснийхаа даалгаврыг биелүүлээд энэ хорвоо дээр одоо өөрийнхөө авах ёстой сургамжийг авсан учраас та дараагийнхаа төрөлдөө төрөхдөө энэ одоо бэрхшээл, энэ трама танд өгөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр зарим нэг бэрхшээлүүд бидний амьдрал дээр бид нарыг сургахын тулд, бид нарыг дараагийн түвшинд хүргэхийн тулд ирсэн байдаг. Жишээлх юм бол одоо та урд одоо өмнөх төрөлдөө, урд наснда ч юм уу та хүмүүсийг маш их гомдоож, хүмүүсийн итгэлээр тоглож, одоо хүмүүсийг маш их гомдоож тэгж заллиж мөнгө олсон байлаа гэж бодъё. Тэгвэл та одоогийн төрөлтөө ирэхдээ та одоо харилцаагаар та шалгагдаж ирнэ гэсэн. Өөрөөр хэлэх юм бол таны карма бол харилцаа болж ирнэ. Ингэснээрээ та ойр дотныхоо найз нөхөдтэйгөө одоо хил амаа олуулсаж чадахгүй, бат бөх нөхөрлөлийг бүтээж чадахгүй, хань ижил одоо эсвэл ажлын хамт олон найз нөхөд гэд бүх хүрээлэлд таны нэг л одоо нөгөө үйлс маань тэр тал дээр ерөөсө бүтлгүүтэд энэ тал дээр л унаад байх юм бол та энэ зүйл дээр одоо нэг орчлон ертөнд таныг тестинг буюу шалгаж ин гэсэн. Тэгэхээр та урд наснда тэр одоо хүмүүсийн итгэлээр тоглосон, хүмүүсийг одоо уруулан ашиглаж залмил хийж ингэж байсан учраас одоо насн дээрээ ийм сүнсний даалгавартай, ийм шалгууртай ирээд одоо таны амьдрал дээр тийм бэрхшээл байгаа гэсэн. Тэгэхээр та өөрийн мэдлгүй ганцаардлыг мэдрээд найз нөхдийн холбоо айгуу сул болоод тийм магадгүй ямар ч найзгүй, ямар ч итгэх хүн байхгүй, өөрийнхөө одоо сүүдэртэй талаа амьдрал тохиолдсон бэрхшээлээ хуваалцах гэхээр тийм хүн байхгүй, хинж тантай ойр биш, нэг ийм мэдрэмжийг мэдрээд байгаа. Тэгээд та яагаад би юм бол, яагаад тийм юм бол гэж хэрэг та бодож байгаа бол та энийг бодоод нэг үзээрэй. Энэ магадгүй таны өмнөх наснд одоо сурч аваагүй хичээл, сурч аваагүй сургамж, тэгээд энэ наснда та тийм учраас дахиад энэ бэрхшээлтэйгээр ирсэн гэсэн үг. Тэгэхээр одоо юу хийх вэ гэвэл өнгөрсөндөө харамсаад, өнгөрсөндөө одоо гомдоод, хин нэгэнд гомдоод ч юм уу сурах юм бол бид нар энергээл дэмий хоосоо явуулна. Тийм учраас одоо юу хийх вэ гэвэл за би ерөнхийдөө энэ зүйлээр шалгагдаж байгаа юм байна. Одоо надад орчлон ертөнц намайг тестинг хийж гин. Тэгэхээр би үүнийг одоо даван туулъя. Энэ бэрхшээл надад юу сурах гээд байна. Энэ одоо энэ бэрхшээл ирснээрээ би юу сурах ёстой байв? Юуг нь би сурах хэрэгтэй бэ? Би өөрийнхөө ямар зуршлыг өөрчлөх хэрэгтэй вэ? Миний одоо өнөөдрийг хүртэл хийсэн ямар үйлдэл энд авчирв? Би юуг сурах ёстой вэ? Би юуг сайжруулах ёстой вэ гэдэг асуудлуудыг өөртөө тавина. Тэгэхээр бид нар өөр дээрээ хэдий чиний одоо эерэг асуулт тавина. Төдий чиний эерэг хариулт, эерэг зүйлүүд миний амьдрал дээр болно. Жишээлбэл ихэнх хүмүүсийн амьдралд ямар нэгэн бэрхшээлүүд гарч ирэх. Тэгээ одоо жишээлбэл хайртай хүн нь өөрийг нь хуурах үед, эсвэл өөрийнх нь амьдралд нь санхүүгийн бэрхшээл гарч ирэх үед, эсвэл найз нөхдөнд түүнийг хуураад замын голоос орхиод явах үед, эсвэл одоо магадгүй ганцаардлыг мэдрэх үед хүмүүс яагаад би ийм азгүй юм бэ? Яагаад би ийм одоо юм бэ? Яагаад би гэж? Яагаад одоо надад энэ зүйл болов гэж айгүй их тийм сөрөг асуултуудыг өөртөө тавьдаг. Яагаад би азгүй юм бэ? Гэхээр яаж ч бодсон эний хариулт нь сөрөг байна. Яагаад гэвэл таны асуулт сөрөг учраас хариулт сөрөг байна. Яагаад гэвэл чи одоо тийм учраас хариултууд нь сөрөг байна. Яагаад гэвэл чи одоо угаасаа л чи юм одоо яагаад гэвэл чи юу ч чаддгүй, чиний гараас юу ч гардаггүй ч гэдэг юм уу, хариултууд нь дандаа юм сөрөг байна. Тэгэхээр ийм сөрөг асуулт тавиад сөрөг хариулт авснараа бидний амьдрал дээр сөрөг зүйл ихсэн үү гэхээс багасгүй. Тэгэхээр хариултаа өөрчлөх хэрэгтэй. Яаж? Жишээлбэл бэрхшээл ирлээ. Эсвэл таны хань ижил таныг араар тавлаа гэж бодъё. Тэгвэл энэ хууралт, энэ өвдөлт, энэ араар тавилт надад юу сурах гээд байна? Гингууд танд эерэг хариултууд гарч ирнэ. Жишээлбэл
магадгүй энэ зүйл надад өөрийгөө хайрлах гэдгийг сурах гэдэг. Магадгүй энэ араар тавилт таныг өөрийгөө нэн тэргуунд тавь. Өөрийгөө эсвэл илүү хайрл. Эсвэл өөрийнхөө бага насны травмагаа идгээ. Эсвэл таны далд хумсарт суусан тэр програмуудыг эмчил, өөрчил. Эсвэл өдөр болгон мэдэрдэг мэдрэмжүүдээ өөрчил. Сэр зүүд нойрноосоо сэр гэдэг энэ хичээлүүдийг танд өгөх гэж энэ зүйл ирсэн байгаа. Тэгэхээр хүн болгоны уналтын үед хүн болгонд гарч ирдэг энэ уналт болгоноос бид нар зөв асуулт тавьж чадах юм бол ашигтайгаар дараагийн шатанд өсч чаддаг. Тэгэхээр өөрийнхөө ивэн танд уналт ирсэн ч гэсэн та тэр ирж байгаа уналтыг зогсоож контролдож хянж чадахгүй ч гэсэн та түүнээс гарах үр дүнгээ хянж чадна. Та түүнийг харах өнцгөө өөрчилж чадна. Яагаад надад ийм яагаад би тийм юм, яагаад би ийм юм гэж хохирогчийн дүрд орж энэ зүйлд сөрөг асуултыг тавьж, сөрөг хариултуудыг олж, сөрөг зүйлийг амьдралдаа ихсэх үү? Эсвэл энэ надад юу сурах гээд байна? Эндээс би ямар хичээлийг авах ёстой вэ гэж эерэг асуултуудыг тавьж, эерэг хариултуудыг авч үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлэх үү? Тэгэхээр энд бид нар ухаалаг сонголт хийх ёстой. Аль ч нөхцөл бид нар ялж явах ёстой гэсэн. Хэрвээ таныг жишээлбэл эрүүл мэндээр тань асуудал ирж байгаа байж магадгүй те. Тэгвэл та энэ зүйл надад юу заах гээд байна гэхээр магадгүй таныг өөртөө анхаарай, эрүүл мэндэд хаяач гэсэн анхаарчи. Эсвэл өөртөө цаг зав гаргаж үе. Эсвэл бага наснда аав ээжээсээ авсан өөрийгөө нөгөө хайрлахгүй зүтгэдэг, бусдын төлөө маш их зүтгэдэг, бусдад өөрийгөө анхаарахгүйгээр бусдын төлөө гүйдэг энэ зангуудаар таныг зас гээд энэ зүйл ирээд байсан байж магадгүй. Тийм ээ. Тэгэхээр надад юу заах гээд байна вэ гэдэг зөв асуултыг тавих юм бол зөв хариулт гарч ирнэ. Ингээд бид нар өөрөөсөө аажмаар асуулт тавиад өөрийнхөө биеийг чагнаад байх юм бол бидний дотор бүх хариултууд маань байдаг. Тэгэхээр өөрийгөө сонсож эхлэх хэрэгтэй. Хүчлэхгүй, заахгүй, шүүмжлэхгүй сонсно. Энэ үед бидний сүнсний хөгжил маань дараагийн түвшин рүү ахидаг. Бид нарын анзаарга нэмэгддэг. Бид нарын анзаарга нэмэгдэх үед бид нар дараагийн түвшин рүүгээ очиж чаддаг. Тэгэхээр бид нарт өнөөдөр тохиолдоод байгаа тэр бэрхшээлтэй байгаа зүйл маань бид нарыг дараагийн түвшинд авчдаг. Бид нарын тэр бага наснда аав ээжтэй хайрлагдаагүй, аав ээжээс хангалттай хайрч авч чадаагүй, багадаа хүндлэгдэж, хайрлагдаж байгаа мэдэрч чадаагүй тэр трама түүнээс улбалаад бид нарт зөндөө трама бий болдог. Жишээлбэл орхигдох айдас бий болдог. Хинд ч хэрэггүй мэдрэмж бий болдог. Хайрлагдахгүй юм шиг мэдрэмж, намайг хинч хайрладаггүй гэдэг ийм мэдрэмж бий болдог. Нөхцөлдөө хайрлагдах мэдрэмж бий болоод үүнээсээ болоод би сайн л байхгүй бол намайг хинч хайрлахгүй гэдэг ийм програмууд гэдэг. Ингээд нэг бага наснда хайр авч чадаагүй нэг ганцхан юмнаас болоод салаалсан зөндөө травманууд бий болдог. Итгэр үнэмшлүүд бий болдог. Тэгэхээр энийг бид нар энэ травмаг бид нар хэрвээ эмчилж чадах юм бол бид нар энэ травмаг байгаагүй хүнээс хэд дахин илүү амжилтанд хүрч чадна. Хэрвээ бид нар үүнийг эмчлэхгүй бол өдөр тутам, минут тутам, алхам тутамд энэ травма танд нөлөөлсөөр байна. Жишээлбэл та бага наснда хайрлагдаагүй байх юм бол тэрийг эмчлэхгүй яваад л явах юм бол өнөөдөр таны бага наснда аав ээж чинь хайрлаагүй бол өнөөдөр таны нөхөр чинь таныг хайрлахгүй. Таны үр хүүхэд чинь таныг хайрлахгүй. Таныг итгэж найдаж ирсэн үр хүүхэдтэй таныг хайрлахгүй болно. Тэгэхээр энэ тарамаага эдгэхгүй бол энэ мэдрэмжийг дахин авна. Тэгээд ихэнх хүмүүстэр бага наснда тулгуур гэдэг зүйл энэ апора гэж хэлдэг. Тэ апора буюу тулгуур гэдэг зүйл биднэрт байх ёстой байдаг. Жишээлбэл энэ тулгуурыг хүүхэд 0-оос 7 наснда ааваасаа авдаг. Ааваасаа үгээр үйлдэлээр дамжуулж мэдэрч авдаг. Заримдаа ээжээсээ ч гэсэн авдаг. Жишээлх юм бол 0-оос 7 наснд энэ хооронд аав нь хүүхэдтэй амжиж миний охин
миний хүү чи энийг чадна. Би чамд итгэж байна. Чиний гараас гарна. Ямар мундаг юм бэ? Зүү миний хүү. Миний хүүхэд мундаг. Миний хүүхэд чинь энэ аймгийг захирсан, энэ сумыг захирсан, суманд алдартай, олон түмэндээ алдартай, буянтай сайн хүү болно. Ийм буянтай сайн охин болно гэд түүнээ хүүхдээ үнсэж тухнаас нь нийлж түүнд энэ мэдрэмжийг миний хүүхэд чадаж байна. Би чамаар бахархаж байна гэдэг мэдрэмжүүдийг өгснөөрөө хүүхдийн дотор тэр тулгуур буюу апора бий болдог. Энэ орсоор апора гэж. Энэ апора бий болсноороо хүүхэд том болоод гаднаас ямар нэгэн хайрыг, баталгааг хайхаа болдог. Өөрийн дотроо энэ тулгууртай хүүхэд бусдын үнэлгээгээр өөрийгөө үнэлдэггүй. Эргэн тойронд байгаа хүмүүс 1000 түүнийг доогуур үнэлж исэн ч 1000 түүний чадалт итгэхгүй байсан ч гэсэн тэр өөртөө итгэх итгэлээ алддаггүй. Харин 0-7 наснда энэ тулгуурыг авч чадаагүй хүү охин аль нь ч вэ? 7 наснд хүрлээ 7 наснаас хойш 8 хүрэнгут автоматар аав ээж хоёрынхоо энэ хүрээлэл буюу тойрогоос 8 наснда гардаг. Гарахдаа тэр авах ёстой тулгуурыг авч чадахгүйгээр гардаг. Цаг хугацаа бид нарыг хүлээхгүй. Тийм учраас 0-7 наснда тэр тулгуурыг авч чадаагүй бол өсөө тэгэл авч чадаагүйгээр гардаг. Ингээд нөгөө хүүхэд маань том болохын хэрээр энэ нь яаж илэрдэг вэ гэвэл өөртөө итгэлгүй. Бусдаас үнэлгээ хайдаг. Бусдын үнэлгээгээр өөрийгөө үнэлэх гэдэг. Ямар нэгэн зүйлд бусдаас баталгаа хайдаг. Баталгаажуулалтыг хайдаг. Энийг юм хийсэн ч гэсэн намайг магтах болов, сайн байна гэж хэлэх болов гэж үргэлж баталгааг хайж явдаг. Энэ бол тухайн хүнд тэр тулгуур байхгүй байгааг, дотоод тулгуур байхгүй байгааг харуулж байгаа. Тэгээд өөрийгөө дутуу хайрлах, өөрийнхөө хүчиндээ итгэхгүй байх, өөртөө итгэлгүй байх, эдгээр зүйлүүд маань өөрийн гэсэн тийм үзэл бодол багтай байх, бусдын үгээр байх гэдэг энэ зүйлүүд маань тэр хүний дотоод апора буюу тулгууртай холбоотой. Тэгэхээр энэ тулгуур бас л нөгөө бага наснд бий болдог. Тэгэхээр энэ тулгуур байхгүй хүүхэд том болоод бусдаас гаднаас баталгаа хайдаг, гаднаас хүлээдэг ийм болдог. Тэгэхээр гаднаас бид нар хүлээх тусам бид нар тэр зүйлийг олж авч чаддаггүй. Хизээж хүмүүс таны хүлээсэн хэмжээнд хүрч чадахгүй. Хизээж хүмүүс таны хүлээсэн хэмжээнд таны хүлээсэн үгийг хэлж чадахгүй. Тийм учраас бусдаас хүлээсэн хүн үргэлж алддаг. Үргэлж энэ гомдлоо урам хугаралтаар дуусдаг. Хэрвээ та хань ижлээсээ миний хань мундаг шүү гэж хэлхийг хүлээх юм бол энэ нэгцтэй гомдол болдог. Хань нь хэлээгүй учраас таны хүлээж исэн шиг хэмжээнд хэлээгүй учраас таныг хайрлаасаа гэсэн хэмжээнд хайрлаагүй учраас энэ сүулдэ гомдол урам хугаралтыг авчирдаг. Ингээд энэ зүйл харилцаанд сэв суулгадаг. Тийм учраас хүлээлт гэдэг зүйл ажидаа гэж хэлдэг тийм. Хүлээлт хизээч биднэрт сайн зүйлийг авчирдаггүй. Энэ хүлээлт хүнээс гаднаас их хүлээдэг хүн бол дотоод тулгуур багтай буюу бага насны шарах гэмтэлтэй эндээс эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол тухайн хүний сэтгэл дотор маш их тийм цоорхоо байна гэсэн үг. Хэрвээ бид нар ямар нэгэн савнд ус хийлээ, тэр савныг ёроол энэ тэндээ цоорцсон байвал бид нар 1000 ус хийгээд тэр ус ингээл доошоо асгараад тэр сав дүүрдгүүтэй адилхан энэ тулгуургүй хүнд 1000 энэ хүн маань 1000 ажил хийгээд 1000 зүтгээд 1000 өөртөө програм суулгаад доошоо нөгөө ёроолын цоорхоос хавтаад адилхан гэсэн үг. Тийм учраас энэ дотоод апораг суулгах нь маш чухал. Хэрвээ та энэ өнөөдрийн энэ хичээлээс өөрийгөө олж харах юм бол та надтай холбогдоод өөртөө ганцаарчилсан 14 хоногийн өөрийгөө эдгэх, өөртөө энэ апорог суулгах энэ эдгэрлийн хөтөлбөрт хамрагдаж болно шүү. Ингээхийн тулд description дээр байгаа манай пэйж хуудастай холбогдорой. За ингээд цаашаа явах юм бол тэгэхээр бид нарын өнөөдрийн хамгийн чухал зүйл бол дотоод тулгуур биднэрт маш чухал байх нь. Энэ тулгуур байхгүй учраас бид нар гаднаас юмыг хайгаад, гаднаас баталгаажуулалт хайрыг хайгаад, гаднаас
бусдын үнэлгээнд дээр илүү ач холбогдол өгөөд өөрийгөө дүгнэх гэдэг юм. Бусдын нүдээр өөрийгөө дүгнэх гэдэг. Энэ зүйл та нар маань анзаарч бодох юм бол маш олон хүмүүст байдаг. Тэгэхээр энэ бид нарыг амжилтанд хүрэхгүй байгаа зүйл, энэ бид нарын одоо дараагийн түвшинд гаргахгүй байгаа зүйл бол энэ. Тэгэхээр дотоод тулгуур маш чухал. Энийг тэр болгон хүмүүс яриад байдгүй. Энэ гэхдээ маш чухал зүйл. Тэгээд дараагийн зүйл нь хүлээлт. Хүлээлт их байх юм бол хүлээлт тэнцүү гомдлыг авчирдаг, урам хугаралтыг авчирдаг. Тэгэхээр бид нар энэ хүлээлт гэдэг зүйлийг аваад хайх хэрэгтэй. Дараагийн нэг чухал зүйл нь бид нар одоо өөрөөсөө одоо нөгөө анхаарал гэдэг зүйлийг, чухал гэдэг зүйлийг аваад хайх хэрэгтэй. Та өөрийнхөө амьдралд жишээлх юм бол би энэ зүйлийг л хийх ёстой, би энийг хийх хэрэгтэй гэж зүтгэх тусам тэр зүйл танаас улам холдож байгааг бид нар анзаарч байсан. Жишээлбэл би одоо Америкийн нэгдсэн улсын визийг авах ёстой гэж бодох тусам таны виз гарахгүй байдаг. Гэтэл бид нар тэгж хичээхгүй байх тусам, тийшээгээ анхаарлыг өргөхгүй байх тусам тэр зүйл бүтчихдэг. За гарвал тэгэл Америк руу явчих. Гарахгүй бол виз маань гарахгүй бол тэгээд тэр визээ өгөөд үзье гэж бодох үед бид нарын одоо нэг ач холбогдол, анхаарал, фокус өгөөгүй үед виз гарчдаг өөрөөсөө өөрөө. Гэтэл бид нар ингээд би заавал авах ёстой, би энэ зүйл Америк явах ёстой, би хэлээ сайжруулах ёстой, би тэгэх ёстой гэд ингээд ингэх тусам, хүчлэх тусам, хүсэх тусам хясна гэж ярьдаг тийм. Ингээд хүсэх тусам бид нарт ийм хяналтын энерги бий болоод түүнээсээ уялдаад бид нарын айдсын одоо энерги бий болно. Тэгэхээр фокус одоо тэнцүү, хүчлэх фокус тэнцүү, айдас болдог. Өөрөөр хэлэх юм бол та маш их хүчлэх тусам төдий хэмжээний айдас бий болдог. Маш их хэмжээний хүлээх тусам тэр хэмжээгээр гомдол бий болдог. Урам хугаралт бий болдог. Тэгэхээр бид нарын одоо гаргаж байгаа энергиэс бид нар тэр мэдрэмжүүдийг өөртөө авдаг байх нь. Тэгэхээр бид нарын бага наснда бид нарын одоо авсан тэр өвдөлтүүд, тэр гэмтлүүд эдгийх юм бол бид нарыг одоо маш гайхалтай төсөөлөж байгаагүй амжилтанд хүргэдэг юм байна. Одоо нөгөө нэг Роналдог мэдэн тий. Роналдог анх одоо түүнд хинч итгэж байгаагүй. Түүний дасгалжуулагч нь түүнд итгэж байгаагүй. Чи маш сул дорой, чи маш их сул дорой гэж хэлж байсан тийм үү? Чи сул дорой, чи одоо амжилтанд хүрэхгүй гэж хэлж байхад тэр 10хан настай ч үлээ тий. Роналдо өөр дээрээ одоо травма авсан тий. Маш их урам хугарсан. Тэр үед уйлаад гэртээ харсан. Харин тэр шархан, тэр сэтгэлийн шархан өнөөдөр Роналдог дэлхийн хамгийн одоо алдартай шилдэг хөл өмгчин болгосон. Тэгэхээр тэр хүн тэр үед тэр травмагаа ашигласан байна. Тэгээд тэр хүн та өдөр болгон бусад хүүхдүүд тоглож байхад тэр хүн өдөржин шөнжин хөлнийх нь одоо тэг тавхаан одоо эргээд унтлаа. Тэр одоо бөмбөгийг өшөглөж ингэж бэлтгэлээ хийж өнөөдөр энэ дэлхийн хамгийн шилдэг хүн болгосон. Тэгэхээр тэр багшийн хэлсэн тэр шарах, тэр сэтгэлийг нь тэр урсан, тэр ургацсан, тэр урам хугарсан тэр өвдөлт, тэр шарах Роналдог дэлхийн хамгийн шилдэг хөл өмгчин болгосон. Тэгэхээр мэдээж Роналдо тэр шарахтайгаа ажилласан. Мэдээж дэлхийн алдартай хөл өмгчин, дэлхийн алдартай одоо олимпийн аваргууд бүгд өөрөнгөсөн сэтгэл зүйчтэй, сэтгэл засалчтай байдаг. Тэгэхээр бид нарын одоо дотоод хүч бол ийм хүчтэй. Тэгэхээр бага насны шарах таны аав ээжтэй хайрлагдаагүй, аав ээжтэй гологдож орхигдсон мэдрэмжийг авч үл тоогдож хайрлагдаагүй өссөн тэр бид нарын дурсахыг ч хүсдэггүй тэр нэг бага насны тэр шарах, тэр сүүдэртэй тал тэрийг идгэж чадах юм бол тэр өнөөдрийн таныг амжилтанд хүргэх гүүр болох юм шүү. Тийм учраас байнга бид нар шарахыг үзэн ядах биш. Травмагаа байнга үзэн ядах биш. Түүнийг бид нар одоо эмчлээд, эдгээгээд түүнийг одоо өөрийнхөө амжилтанд хүрэх гүүр болгон ашиглах юм бол та энэ дэлхийн одоо хамгийн алдартай хүн болох зам ойрхон байна. Тийм учраас өөрийгөө би авьяасгүй, би ийм, би тийм гэж бүх гол
Хүн болгонд дотоод нөөц байгаа. Хүн болгонд амжилтанд хүрэх, амжилттай болох, баян болох, эсвэл одоо мундаг алдартай өөрийнхөө сансан зорьсон хүсэлтэд хүрэх боломж танд байгаа. Таны дотоодод бид нарын хүсснээс ч илүү, төсөөлснөөс ч илүү хүч чадал байгаа. Тийм учраас өөрийгөө бүх гол, өөрийгөө бүх дутуу үнэл, өөрийгөө бүх бусдын гадаад үнэлэмжээр үнэл, өөрийгөө одоо эдгээ, өөртөөгөө ажил, өөрийнхөө сүйдэртэй талыг одоо олж аваад эдгээ. Тэгээ заавал өөрийн гэсэн тийм одоо ментор, багштай, чиглүүлэгчтэй бай. Ядаж амжилтанд хүртлээ. Ядаж тодорхой хэмжээний одоо сүнсний далд хумсар, энерги ухамсарын одоо төвшин дээшин хүртлээ тийм заавал чиглүүлэгч хүнтэй байгаарай. Бид нар мэдэн штэ спортсмен, сагсчин, волейболчин, одоо тий жудочин ямар ч байдгийн бүгд л дасгалжуулагчтай байдаг. Тэрнүү шиг танд ч гэсэн энэ травмагаа эдгээхэд, танд ч гэсэн амжилтанд хүрэхэд, танд ч гэсэн тэр хязгааргүй өөрийн хүссэн тэр амжилтанд хүрэхэд танд дасгалжуулагч хэрэгтэй. Тийм учраас яг энэ алхмыг, яг энэ эдгэрлийнхаа алхмыг яг одоо хийгээрэй. Өөрийнхөө амьдралынхаа зохиолч нь та өөрөө болоорой. Таны хүсхийг ч, бодохыг ч хүсдэггүй, эдгэхийг ч хүсдэггүй, дурсахыг ч хүсдэггүй тэр травма таны амжилтанд хүрэх гүүр байх болно. Ингээд дараагийн видео оруулцлаа. Баяртай.